та гоё Google-тэй кинод ихэсээр үзүүлнэ. За энэ Google-тэй киног сайн сонсоод юуны тухай гарч байгаа багштай ярьж өгөх юм л үү? За тэр киног үзчихээ. Ах トゥ 3 нэгэн ингээтэй байжээ. Гэтэл инг нь ботголоод ботгоо голчихжээ. Тэр 3 ботгоо ихтэн ахуулах гэж хичнээн оролдоод чадсангүй. Тэд ботгоо ихтэн ахуулах арга олохоор замд гарлаа. Ах トゥ 3 нэгэн өвгөнтэй тааралджээ. Тэд мэд мэдэн учир шалтгаанаа хэлв. Өвгөн ийм нэгэн дуу дуулжээ. Яасан сайхан дуу вэ? Өвөө, энэ ямар дуу вэ? гэж асуув. Ах トゥ 3 уртын дууны хосгүй гайхамшигт аялгуугаар ингийг уйрааж ботхыг ахуулаад гэртээ харихаар явжээ. За бүгдээ өглөө сонсчихлоо тий. За юуны тухай гарч байна? Ингээд тэр ботгоо таахаа байсан. Тэгээд ах トゥ 3 яагаад тэр ингийг дийлээ ботгоо ахуулж чадаагүй. Тэгээд зам ахуулах замдаа гарч ил нэг өвгөнтэй таарлцсан. Тэр өвгөө нэг уртын дуу аяасан тэр асуугаад тэр ингийг дуугаараа уяраагаад тэгээд ботгыг ахуулсан. За тэгвэл бүгдээ инг юунд ирсэн бэ? Инг юунд ирсэн бэ? Саяны хөвшин өрний өдөөс уртын дуу ирсэн. Оо зүгтээ дуу ирсэн юм байна шүү дээ тийм үү? За уртын дуу сэтгэлийн. За тэгвэл өнөөдөр маань бидний үзэгч За хүүхдүүдээ өнөөдөр манай ангид хөгжимч үтгийн театрын дуучин Мөнгөн Туяа ирж Монгол ардын уртын дууны тухай заах болно. За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За бүгдээрээ сууцгаа. Өнөөдөр бүгдээрээ юуны тухай ярилцах вэ? Зүйтэй. За уртын дуу гэж яг юу вэ? Та нар яг өөрснөөр юу гэж ойлгодог вэ? Энэ дуу монголчуудын эрт дээр үеэс дуулж 100 дамжид дуулж ирсэн, ирж биднэрт өвлөгдөж ирсэн дуу. Оо сайн байна. Бид бүгдэд өвлөгдөж ирсэн өвөг дээдс маань үлдээсэн ийм сайхан үнэтэй сайхан өв соёл юм а тий? Бид нар энэ дуугаараа бахархах ёстой. Энэ дуугаараа дэлхийд танигдсан. Энэ дуугаараа бид нар дэлхийн хуудаснаа ЮНЕСКОд бүртгэгдсэн. Ийм дуугаа бид нар сайн мэдж явах, сайн сонсож явах ёстой тийм үү? Тийм. Оо сайн байна. За тэгвэл уртын дуу маань дотроо 3 хэсэг хуваагддаг байх нь тийм үү гэдэг үү? 3 хэсэг хуваагддаг байх. Яагаад хуваагдж байгаа юм бэ гэхээр том жижиг дундаараа аливаа юм чинь том жижигтэй байдаг штэ. За яг тэр мөн адил уртын дуу маань бисрэг уртын дуу, суман уртын дуу, айзам уртын дуу гэж бас дотроо хуваагдах нэ уртын дуу маань. Бисрэг уртын дуу гэхээр одоо нот мэдэхгүй учраас зүгээр хар ухаанаар та нар тайлбарна. Бисрэг уртын дуу гэхээр одоо уртын дуун дотор хамгийн жижиг цар хүрээтэй. Хамгийн жижиг цар хүрээд одоо хүний хоолойны хамгийн жижиг цар хүрээтэй дууг одоо бисрэг уртын дуу. Одоо жишээ нь эндээс энэ хүрж байгаа дууг бисрэг уртын дуу гэх нэ. Ийм жижигхэн хэмжээтэй заяа. За суман уртын дуу гэхээр бисрэгээс арай том болцсон байгаа. За арай цараа октамжийн хувьд арай том болцсон дуу суман уртын дуу гэх нэ.
Ойлгож байна уу хүүхдүүд? Айцын уртын дуу гэхээр одоо яагаад ирж байна? Бүр том болоод ирж байна тийм үү? Бүр том болоод одоо хөгжмийн яриагаар ярих юм бол 2 октав, түүнээс дээш 3 октавч байж болно. Давхар, дан, шуран хатай ийм уртын дууг болохоор айцын уртын дуу гэж нэрлэдэг байна тийм үү? За энэ айцын уртын дуу, бисрэг уртын дуу гэл ингээл нэг аяар л ингээд бас явдггүй байна тийм үү? А уртын дуу маань дотроо олон ая байх нь. Нэг дуу нь олон ая байх нь шүү дээ. Тийм үү гэдэг. Нэг дуу нь олон ая байх нь. За ямар ая байдаг юм бэ уртын дуу? Төв хаалх ая, мэдээж, боржгон ая, хардил ая, баян бараат ая гэдсэн ийм 4 ая байх нь байдаг байна. Тийм үү? 4 ая байдаг байна. За манай Булган аймагт энэ 4-ийг аль аяар нь дуулагдж байгаа вэ? Төв хаалх аяар дуулагдж байгаа. Одооны дуучид ер нь гол дуу ер нь төв хаалх аяар дуулж байгаа. Гэхдээ өөрийн гэсэн онцлогтой барилтаа нутаг усны онцлогоос болоод дуучид энэ боржгон аяар дуулж яана, хардл аяар дуулж яана, баян бараат аяар дуулдаг байна тийм үү? За энэ аяар дуулахад одоо яг дотор нь ямар үйл явдал болдгийм бэ? Ямар цоглох чимэглэл ордгийм бэ? Уртын дунд маш их цоглох чимэглэл байгаа. Энэ зүгээр л жишээ. Энийний цан зөндөө байгаа. Багш нь ингээд зөвхөн жишээ болгоод энэ хэдхнийг бичсэн. За энэ дотор ямар цоглох чимэглэл ордгийм бэ гэхээр бүнжигнэх хөдөлгөөн, төвөнхийн хөдөлгөөн, давхих хөдөлгөөн, өвдөглөх, хинхийлгэх, дүнхийлгэх, дунааруулах, шигших гэдэг одоо яг наад захын хэрэглэгддэг цоглох чимэглэлүүд уртын дуу. Энэ бүгд тустай ийм маш нарийн бүтцтэй байгаа уртын дуу маань тэгэхээр. За бүнжигнэх хөдөлгөөн, төвөнх гэл хоолойны маш их асар их ийм чимэглэл нуглаа хийлгэх их уран чадвар шаардах нь юм шүү дээ. Тийм үү гэдээ. Тийм. За өнөөдөр ингээд хөөрхөн халуун гэдэг дууг та нар заа. Энэ хөөрхөн халуун гэдэг маань ямар уртын дуундаа багтжээ? Энэ 3-ын зүйтэй бисрэг уртын дуу. Та нарын хоолой та нар жижиггүй учраас нас чинь бага учраас хоолой чинь жижигхэн байгаа тийм үү? Тийм учраас хоолойнд таарсан дууг сонгоод дуулах нь зүйтэй байдаг. Тийм болохоор одоо айзан дуун та нар ийм чадал чансаач өрөхгүй учраас ингээд бисрэг дуу сонгоод хөөрхөн халуун гэдэг бисрэг уртын дууг заа. За энэ уртын дууг дуулахад аливаа юм дасгал сургууль гэж байдаг шүү дээ. За түүний ажил уухай. Уухай гэдэг дасгалыг уншиж дасгал хийжээж уртын дууг дуулдаг юмтай. Тийм болохоор энэ төрөнд хэдүүл уухайгаа уншина, дараа нь хөөрхөн халуунаа дуулна. Уртын дуу чинь маш их дэгж аягтай. За дэгж аяг нь яадаг юм бэ гэхээр наадам дуулдаг дуу. Найр эхлүүлдэг дуу, наадам жаргаадаг дуу, эр хүний хиймэр сэргээдэг дуу, эмэгтэй хүн дуулдаггүй дуу гэж янз бүр маш нарийн дэгж аягтай байх нь. Тэр болгон уртын дуу хүн аваад дуулж болохгүй нах нь тийм. Уртын найран дээр дуулдаггүй дуу найран дээр очиод дуулахад болохгүй юм тийм үү? Эмэгтэй хүн би уртын дуу чинь ингээл бүх дуу барьж аваад дуулаад иж болох нь уу? Бас эмэгтэй хүний дуулж бодоггүй дуу гэж байх нь тийм үү? Маш их дэгж аягтай байх нь тийм ээ? Эннээс хойш ингээд уртын дуугаа ингээд ер нь уртын дуу сонсоход та нарт юу санагддаг вэ? Ой Монгол хэрэг тал зүйтэй. Баяр наадам цагаан сар зүйтэй гэсэн маш сайн байна. Уртын дуу сонсохоор яг чинь над дуулуулна тэгэл гоё наадам цагаан сар санагддаг. Та нарт бас тэгдэг байх нь тийм үү? За тэгэхээр уртын дууг сонсохоор жинхэнэ монгол хүн болж хүмүүжнэ. Уртын дууг сонсож байгаа газар, уртын дуу явж байгаа газар нэг л гоё 50 амгалан байдаг штеп. Хүн уурлах тийм ямар ч тийм үүсэл бий болдоггүй тийм үү? Тэгэд одоо уртын дууг дуулаад тэнд нэг сайхан чи дуулж өгөөд нэг юу жаврын үргээгээд өгөөч гэл тэгдэг штеп. Тэр одоо яг тэр байгаа орчин хүйтэн байж хад халуун болгоод өгөөж гал төлсөн юм шиг болгоод өгөөж гэж байгаа юм биш штеп. Уртын дуу дуулж байгаа газар бүх юм ингээ ариусчихдаг. Тэгэхээр уртын дууны энэ үг. Тэгээд одоо энийг бол одоо нэг зохиолын дугаар бол хүүхдүүд та нар бадаг гэж ярина те. Бадаг гэж ярина. Уртын дугаараа бол бид нар энийг бадаг гэж ярихгүй төрлөг гэж ярина.
Энэ бол зөвхөн хөөрхөн халуун дууны эхний нэг төрлөг. За уртын дуун хамгийн наад зах нь 27 төрлөг байдаг. Ерөөсөө. Одоо ийм 27 төрлөг байх нь шүү дээ. За ингээ багштайгаа уухай дасгалаа уншаад хөөрхөн халуун дуугаа дуулнаа. Хөөрхөн халуун дуу маань утга нь юуны тухай утгатай дуу байна вэ? Бүгдээр энийг унш та. Хөөрхөн халуун дөрвөн шүү. Хөлгөн сууж байраа. Хүний газар хэцүү шүү. Хүлээн байж тасаарай. За ингээд юуны тухай гарч ирнэ энэ? Морины тухай гарч ирнэ. Энэ бас бүсгүй хүний тухай гарч ирнэ тийм үү гэдэг. Хүний газар үнэхээр хэцүү шүү дээ тий. Хүлээн байж тасаарай гэд бас гоё захаас явж байна тий. Одоо нөгөө өвгдөөс маань гоё ингээд захаас дуугаараа илэрхийлээд хэлсэн байж шүү дээ тий. Хөөрхөн халуун дөлгөн шүний хөөрхөн морины тухай гараад эн чинь
Тэгээ гоё нэг бүсгүй хүний тухай гарч ийн тийм үү? Хүний газар хэцүү шүү хүлэн байд тасаарай гэсэн ийм захаасын үгтэй дуу байхын тийм үү хүүхдүүдээ. За ингээ хоёр багш нь ингээд хөр хайлныг дуулж үзүүлэн та нар нэг сонсоод тэр хооронд хоолойгоо амраажгаад тэгээ бүгдээрээ хөр хайлн дуугаа дуулцгаан заа юу. Зааж өглөө. За. Ингээд л болнаа хэвлээ. За. Багшаа өгч байгаа юмыг сайн сонсож байна.
дуулдаг байсан. Та нар сайн дуулж чадах уу? За дуулдаг шүү дээ, тийм? За зүйтэй. Ийм гэж үзсэн юм байна, тийм үү? За одоо багш нэг дуу сонсъё. За сая сонсон жаргалцаан гэлгэр гэдэг дууг сонсоод ямар сэтгэл төрөв багшаа хэлээрэй. Хэлээд байгаа. Амнаа хайртай ад монголчуудаа бахархаж байсан. Чуудаа ингээд хүндэтгэл үзүүлж ардын дууд манай улсад зөндөө сайхан газар байдаг. Өөр улсад тийм сайхан газар байхгүй. Монгол улс бас Монгол улс өөрөө хамгаалж уушаага бахархаж дуусан дуу. Оо ямар сайн үгтэй. За Би өмнө мөртөө дуу сонсож байгаа юм. Тэгээд сая ингээд сонссон чи Монгол улсаа бахархаж хүндэтгэж дуусан дуу. оо ямар сайн үгтэй. За яагаад юм бэ? Манай өөр улс биш Монгол улс гэдгийг харуулж байна. Монгол улс амтэн ахугаараа баярхаж байгаа. Нэг дууны маань нэг нь юу вэ хөөе? Жаргалтай гэлгэрсэн. За өсгөө. Манай монголчууд нөгөө үлдээ дугаар нь баярхаж нөгөө танаа костюм танаа болж байгаа. За сайн байна. За сая та бүхий хэлсэн энэ дуу дуулууд монголчууд бидний бахархал гэсэн тийм ээ. Тэгвэл ийм дуу дуулдаг орон улс Монголоос өөр байдаг болов уу? Байхгүй. Тийм ч учраас юу гэж нэрлэдэг байгаа юм бэ? Монгол Уртын дууны доод өнгнөөс ягуухан дээш өксөөр хамгийн дээд өнгө хүрэх явцдаа цохилго чичиргээ нарийн уран нугалаанууд эгшиглүүлэн шуранхайлах төв халах боржгон дэгэн нэн гайхамшигтай. Эн дэгээр дуулахад асар их хүч тамиртай хоолойн чадвар хоолойн цараа шаарддаг. Энэ дэгээр дуулдаг дуучин бараг үгүй бөгөөд 20 дугаар зууны Манлай уртын дууч Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин төрийн шагналд намжлын Норов банзад дуулдаг байжээ. Норов банзад нь Монгол ардын уртын дууг бэлхийн сумст хүргэж хүн төрөлхтний бит бус өвд оруулахад онцгой гавь байгуулсан байна. 2003 онд ЮНЕСКО Монгол уртын дууг хүн төрөлхтний аман ба бит бус өвийн шилдэг дээжээр тунхаглаж 2009 онд соёлын бит бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ. Уртын дуу гэдэг нь урт үргэлжилдэг бус. Үгээ нуглаа айзам гарган сунжруулж шуранхайлан дуулдаг учраас ийхүү нэршжээ. Монгол ардын уртын дууны хөгжим нь хөг аялгауны хувьд нэн өвөрмөц. Энэ нь маш өргөн цар хүрээтэй, уужим 50 аялгаутай, төв ихэмсэг нам төрхтэй, уран гоё нуглаа цохилго чимэгтэй. Аялгауны эгшиглэлийн хаялга цацлагтай, зохиомжийн чөлөөт хэлбэртэй, доод өнгөнөөс дээд өнгөнд огцом дүүлэх шуранхайлах зэрэг бусад улс үндэстнүүдийн дуу аялгаунд байдаггүй нарийн бүтэц зохиомжтой учраас уртын дуу дуучнаас хоолойн их хүч чадал дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаарддаг. Уртын дууны сэдвийн хувьд уртын дуу нь хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар, гариг эрхэс уулс, газар дэлхий, инэрл хайр элбэрэл журмын сэдвтэй байдаг. Уртын дууг агуулгын талаас үзвэл их нутаг, уул усны үзэсгэлэн, эцэг эх, сайн ханийн элбэрэл хайр, хүлэг сайн морь зэргийг магтсан, эсвэл цаг үйлрлийн солигдол, хүний амьдрал, хувь заяаны учрыг гүн сэтгэмжээр өгүүлсэн байдаг. Уртын дуунд хамгийн гол нь аливаа зүйлийн тухай өнгөц бодол үгүй, ямагт амьдралын утга учрыг өгүүлсэн гүн сэтгэмж илэрдэг байна. Монгол ардын уртын дууны аялгууд бүр нэг бүрчлэн, их шиг бүрчлэн, дамжуулан, холбоослон, аялгуулан дуулахад маш сайн анхаарах хэрэгтэй. За нөгөө талдаа амьсгааг яг тодорхой газруудад маш гүнзгий бөгөөд гүнзгий авч тэгээ хэмнэлттэйгээр зарцуулах бас анхаарах хэрэгтэй.
За хэллэгтэй холбоотой жороо үг, хэлц үг, түргэн хэллэг, амьсгааны дасгалууд, хэллэг зөвшрүүлэх дасгалуудыг дуулуулахад бас анхаарна. За уртын дуу өөр Бадраахан хэлсэн байдгийн уртын дуу бол амьсгалахын одоо эрдэм юм а гэж. Уртын дууг дуулна гэдэг нь өөр амьсгалахын эрдэмт суралцж байгаа юм өндөр ач холбогдолтой зүйл гэж. Ийм учраас угаасаа дуу өөр амьсгааны урлагч гэж яригддаг. Тэгэхээр уртын дуугаар дамжуулж одоо хүүхдэд амьсгалахын тэр одоо эрдэмийг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас жишээлбэл эртний энэтхэгийн йогийн дасгалд тавигддаг шаардлагыг манай одоо Монгол ардын уртын дуунд дуулахад ярьж байгаа одоо бид нар тэр энэ амьсгалын эрдэм, амьсгалахын эрдэм гэж хэлээд байгаа энэ зүйлтэй хүртэл одоо ойролцоо байдаг гэж ярьдгийн. За тэгэхээр энэ одоо амьсгалыг задлах хэллэг зөвшрүүлэх чиглэл бүхий дасгалуудыг маш сайн ашиглах хэрэгтэй. Жишээлх юм бол 32 цагаан лонх, 64 хул, 108 зэ гэх мэтчлэнгээр за мөн дуулахын өмнө дасгалын муухайг дуулуулах гэх мэтчлэн ийм арга ажиллагаануудыг анхаарах хэрэгтэй байдаг.